Жаасан байна уу? За өнөөдөр 9 секундын дотор амны муухай үнэрийг арилгана гэдэг номыг уншлаа. За энэ бол асар гайхамшигтай ном. Ерөөсө 9 секундын дотор амны үнэрийг арилгаж чадна. Яагаад амны үнэрийг арилгах шаардлагатай вэ гэдэг чинь? Нийт хүмүүсийн 80 орчим хувь нь өөрийнхөө амнаас эвгүй үнэр гарч иж магадгүй гэж байнга санааж өгдөг юм байна. Тэр тусмаа хүнтэй харилцах үед амнаас муухан үнэр гарна гэдэг нь шүү дээ. Асар цөрөг үр дагавартай. Жишээлх юм бол хүмүүс ойртож харилцах дург тусгаарлагдах нь шүү дээ. Ганчаардна. Энэ муухан үнэртэйгээд ярилцах байтугай ойртох юм байхгүй. Тийм учраас ажил турланд бүтнөө албан тушаал ахна гэсэн асуудал байхгүй. За бүр найж охин, найз залуу гэр бүлтэй болох асуудал ч гэсэн хөндөрж ирнэ. Тийм учраас юм байна шүү дээ. Энэ чиглэлээр тэр ном уншиж судалж үзлээ. Тэгсэн нь шүү дээ. Дийлэн хүмүүсийн амнаас янз бүрийн эвгүй үнэр үнэртдэг юм байна. Тэр тусмаа биш тогтмол үнэр гардаг. Өмхий амттай хүмүүс гэдэг байна шүү дээ. Эрчүүлийн 11 нь эмэгтэйчүүдийн 12 орчим үнэртэй байдаг юм байна. Энэ нь болвол биш шүү дээ. Төр жуурь. Жишээлбэл сарамс эдсэн гэдэг ч юм уу, арх уусан гэдэг ч юм уу. Энийг тоочгүйгээр ерөөсөн байнгын тийм үнэртэй байдаг. Эрчүүлийг арх уун тамхи татна элдв юм иддэг. Муухай үнэртэй байж магадгүй гэсэн бодол байсан ч гэсэн байна шүү дээ. Эмэгтэйчүүд нь бүр 2 дахин үнэртэй юм байна. Тэгээд насны хувьд 20-оос 30 насны хооронд эмэгтэйчүүд 11.8 5% үнэртэй юм байна. 40-оос 60 насны эрчүүлийн 9.3% үнэртэй юм байна. Энэ юуг харуулж ийн хөхтэй жирийг дунд насны эрчүүлээс залуутар эмэгтэйчүүд нь ч гэсэн бас арай жоохон илүү үнэртэй байдаг юм. Гэтэ энэ бол биш шүү дээ. Японд хийсэн судалгаагаа ярьж байгаа. Үндэстэн улс орноор бас жоохон ялгаатай өөр байдаг. Тэр амьдралын хөвшил идэж ууж байгаа хоол хүнстэй холбогдолтой. За тийм учраас өнөөдөр нэгдүгээрд амны үнэртэй гэдэг яаж мэдэх вэ? Хоёр дахь талтай жирэг амны үнэрийн шалтгаан төрөлж билүүд. Хэд хэдэн шалтгаантай хэд хэдэн төрлийн эвгүй үнэр байдаг. За энэхийн дараа нь яаж энэ үнэрийг арилгахгүй маш үр дүнтэй хэдэн арга байж байгаа. За ийм 3 жилийн өнөөдөр маш товчхон ярив. За мэдэх арга болвол хэд хэдэн төрлийн арга байна. Судалгаагаар үжих юм болвол ихэвчлэн аав ээж нарна хэлдэг юм байна. Амнаас ч үнэр гараад байна шүү. Сайн чивэрлэх хэрэгтэй гэж. Хамт амьдарч байгаа хүмүүсүүд эсвэл үр хүүхдүүд тэгээд цаашаа найз нөхдүүд нь албан байгууллагын удирдлага гэдэг ч юм уу. Ийм байдлаар үнэртэй юм байна шүү гэсэн сэрэмжлүүлэг өгдөг юм байна. Хэрвээ өштэй хэн нэгэн өөрчн тэгж сэрэмжлүүлсэн юм болвол наадах чи үнэхээр үнэртэй байна гэсэн ночтой асуудал гэсэн. Зүгээр л нэг сарамс ичсэн бол чи сарамс ичсэн байж тээ үнэр гарч ийна гэж хэлж байгаа. Тэгвэл тэр идэх юм болвол үнэр гарах юм болчихно шүү дээ. Гэтэл тийм нөхцөл байдал үүсээгүй байж ятал чин өөрөх чинь үнэртэй танартай гэж хэлж байгаа юм бодоод наадах чинь ночтой асуудал болчихсон гэсэн. Хүмүүс өөртөө чин ойртож харилцах дурггүй болж ирсэн. Хүмүүс юунд дурггүй байдаг гэдэг тэр элдв янз юм муухай үнэрдэг. За энэ нь болтой жирэг бусад хүмүүс сэрэмжлүүлж байгаа. Хоёр дахь арга нь юу гэдэг жирэг шалгадаг тийм хэрэгслүүд байна. Дэлгүүрээс ч юм уу интернетээс ч юм уу аваад хэрэглэж болно. Энэ шалгадаг хэрэгсэл ер нь нэг айл нэг байж явж үгээр бүгдөө хаяа үнэхээр үнэр гарч ийн үгүй байна уу гэд шалгаж үзчих хэрэгтэй. За дараагийнх нь арга нь болтой жирэг ямар ч мөнгө хэрэглэхгүй. За тэр нь юу гэхтэй жирэг амдаа тишүү хийж болно. Хэдэн минут амдаа тишүү хийгээд хэл энтрээ арчдаг ч юм уу. Тэгээ хэдэн минут байлгаж байгаад эргээд буцаага үнэртэх юм болвол тэр муухай үнэр үнэрч байгаа юм болвол өөрийн ам болтой үнэртэй байна гэсэн. Эсвэл гялгар уутуудыг гэдэг ч юм уу. Тэрийг үнэртэж үжинэ гэдэг ч юм уу. Гэх мэтийн янз бүрийн аргууд байдаг юм байна. За тэгвэл мэдэх арга нь болтой жирэг хүн хэлдэг ч юм уу. Тэр шалгуурын ашгалдаг ч юм уу. Тишүү хэргэлдэг ч юм уу. Юм үлээдэг ч юм уу. Гэх мэтийн аргууд байдаг байх нь. Одоо тэгвэл жалгаад яагаад үнэр гардаг? Ямар төрөлж байдаг? За энийг авч үзье. За нэгдүгээр нь болтой жирэг биологийн хүчинжил. За энэ нь юу гэхтэй жирэг өглөө унтаас сэрх үед хэрвээ шүдэ угаахгүй юм бол бүр дийлэн хүмүүс үнэртэй байдаг. За энэ бол угаах юм бол үнэр нь арилна. Эсвэл өлссөн үед ходоод хоосон байх үед. Эсвэл сандарсан, стресст орсон үед. За энэ үед яадаг гэхтэй жирэг ам хуурайштай байх нь шүү дээ. Сая бол хэллээ. Эмэгтэйчүүд бол амны үнэртэй хүмүүсүүд нэрчүүлээс 2 дахин олон байдаг гэж сая хэлсэн. Энэ нь бол юу гэхтэй жирэг тэр биологийн онцлогтой холбогдолтой. Сарын тэмдэг ирэхээс өмнө ч юм уу. Сарын тэмдэг ирж их үед ч юм уу. Дааврын тэнцвэргүй байдал. Гэх мэт. Тэгээд нас явахтай жирэг. Насжилттай бас холбогдолтой. Залуу хүүхдүүд бол ерөөс үнэр ба. Тэр юу гэхтэй жирэг асар их шүлс ялгарч байдаг.
За тэгвэл биш залгаад амны үнэртэй болж байгаа хоёрдугаар шалтгаан юу гэдэг зэрэг гадны хүчнжил. Сая бол биологийн хүчнжил ялгаа шүү дээ. Одоо болов шүү дээ гадны хүчнжил. За гадны хүчнжил гэдэг нь юу гэдэг зэрэг идэж ууж байгаа юмтай холбогдолтой гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол сарим сэтгэх юм бол саримсны үнээр хангална. Арх бол архины үнээр хангална. Тэр тусмаа шаардах юм бол дараагийн өдөр нь болтой зэрэг тэр аяараа үнэр орцсон байдаг. За таймах татна гэдэг ч юм уу. Халуун ногоо, кимчтэй хоол идэх гэдэг ч юм уу. Эднэр бол амнаас үнэр гарах шалтгаан. Гэхдээ энэ болов шүү дээ. Зөвхөн тухайн хоол хүнсийг хэрэгэлсэн үед л одоо үнэр гарна. Хэрэгдэхгүй зүгээр гэсэн. За 3 дугаар нь болтой зэрэг сэтгэлжийн хүчнжил. За энэ нь юу байх вэ гэдэг зэрэг байна шүү дээ. Өөрийгөө амны үнэртэй байж магадгүй гэж болгоомжлдог. За тэр айдас. За миний хувьд бас олон жилийн турш энэ ер нь нэг эвгүй үнэртэй байж магадгүй санааж аваад байдаг байсан. Тэгээд энэ гараараа битүүлээд үнэртэх үед нэг үнэр гарч байгаа юм санагдаад тэгээд дараа нь болтой зэрэг тэр хэмждэг хэрэгслийг хөдөлж аваад олон сар өдрийн турш хэмжиж үчсэн. Тэгээд бол үнэндэн байна шүү дээ. Үнэр бол байгаагүй юм байна. Байхгүй юмны төлөө олон жил санааж авсан юм байна гэдгийг ойлгосон. Яг үнэн хэрэгтэй юм байна шүү дээ. Амны үнэртэй хүмүүс бол эрчүүлийн 10% эмгтээчүүдийн 20% нь тогтмол үнэртэй байдаг гэсэн. Тэрнээс бусд нь болтой жир жүгээр. Тэр жүгээр учраас өөрийгөө айлгаж байгаа байхгүй юу? Ийм учраас энэ бол сэтгэлжийн асуудал. Тэрнээс айх айдас гэсэн. Тийм учраас одоо сая хилээд байсан. Тэр хэмждэг, шалгадаг хэрэгслийн аваад шалгаж үжих хэрэг. Тэгхийн бол тэр өөрийн сэтгэлийг дарж байгаа тэр чулуу болтой жир унах юм байна. За хамгийн сүүлийнх нь үнэр гардаг шалтгаан. Энэ бол өвчин эмгэгтэй холбогдолтой. Хэд хэдэн төрлийн өвчнүүд байгаа. Жишээлх юм бол нэгдүгээр чихрийн шижин байна. Хоёрдугаар талтай жирэг хамрын өрөвсөлтэй хүмүүсүүд. Тэгээд элэгний өвчтэй хүмүүсүүд. Тэгээд амьсгалын жамын. Тэгээд хоол боловсруулах системийн эмгэгтэй хүмүүсүүд. За энэ төрлийн өвчтэй хүмүүсүүд бол яах вэ? Энэ өвчнүүдийг часах, ангаах талд нь анхаарах хэрэгтэй. Энэ өвчнүүд нь идэх юм бол тэр үнэрэн ч сайрлна. За 5 дугаард нь шүү дээ. Хамгийн гол шалтгаан. Аман хөндийн өрөвсөл. Энэ нь болтой жирэг их хвчлэн шүдний асуудал. Шүд нь хорхойтсон. Эсвэл жавсартай. Эсвэл шүдэн болтой жирэг гадуур нь юм бөглөөсөн, бүрхүүлсэн. Тэрнийхэн жавсраар нь хоол онс ордог. Тэгээд тэр нь болтой жирэг үнэр гаргадаг. Тэгээд болтой жирэг хилэн сайн чивэрлэхгүй. Хэлний дээр багтаар үрждэг. Энэ нь болтой жирэг амнаас эвгүй үнэр гардаг. Хамгийн гол шалтгаан. 90 орчим хувь ижил. За ийм байдлаар байна шүү дээ. 5 төрлийн шалтгаан байна. Нэг нь болтой жирэг биологийн, 2 нь болтой жирэг гадны хүчнжил, 3 нь болтой жирэг сэтгэлжийн, 5 нь болтой жирэг өвчин эмхийг, 6 нь болтой жирэг шүд аман хөндийн асуудал гэсэн. За энэ хэдэн шалтгаан болвол бид нарын амыг муухай үнэртэй болгож байгаа. Тэгэхээр яаж одоо эндээс гарах вэ? Энэ 5 асуудлыг шийдэж чадах юм бол энэ үнэрч гэсэн арил. За тэгвэл үү штэ. Энэ үнрийг арилгах аргыг хэлье. Энэ номон дээр бичсэнтэй адилхан ерөөсөө 9 секундын дотор арилгана гэж байгаа юм. Тэр нь юу гэдэг ерөө шүлс юм байна. Шүлсээ ялгаруулна гэсэн. Амаа хомоод өөрийнхөө хэлийг шүднийхэн гадуур эргүүлэх юм байна. Нэг тал руу нь 5, нөгөө тал руу нь 5. 9 секундын хугацаа хэрэглээд 7 байдлаар эргүүлнэ. За тэгхийн бол штэ шүлс ялгарна. Хоромхон журийн хооронд. Энэ шүлсийн зэрэг ялгахгүй юм байна. Ам дотор байлгах хэрэгтэй. Чадах юм бол 3 минут байл. Тэр шүлс ам дотор ч хоромтлох явах үед жалгаж чинь эргээд ялгарч чинь ийм байдлаар 3 минут орчим аман дотор шүлс байлгах юм болвол үнэр арил. Энэ болвол ямар үед авах арга хэмжээ вэ гэдэг зэрэг яаралтай үед, уулзалтын үед гэдэг ч юм уу. Урд нь бид нар шүлсний хүч гэсэн сэдвээр ярьсан. Шүлс болвол асар одоо эргүүлэнтэй чухал. Тэр тусмаа одоо хоол боловсруулах гол үүрэг гүйцэтгэнэ гэдэг. Шүлсээ одоо өдөр тусамд ялгаж явах хэрэгтэй. Тэгхийн бол олон төрлийн өвчнөөс урталтан сэргийлэн ангаагч дуртай гэдэг. Тэгэхээр өнөөдрийн яран дээр бол байна шүү дээ. Тэр шүлсийг шууд жалгасны хэрэггүй. Шүлсээ асгаруулад ам дотор байлгаж явах хэрэгтэй. Тэгээд дүүрээд ирэхлээр нь гүд гэж жалгаад. Ийм байдлаар байх юм бол ам ерөөсөө хижиж үнэр гарахгүй. Бага насны хүүхдүүд 10-аад настай хүүхэд ч бас үнэр байдаг нь шүү дээ. Шүлснээ ялгаралтай холбогдол. Асар их шүлс ялгарч идэг. Тэр нь настай жирэг 20-30-аад нас, дунд нас хүрээд ихтэй жирэг улам багасч яадаг. Ингээд ам нь хуурайч яадаг. Ам хуурайшил юм бол үнэрж авалгаар. Тийм учраас байна шүү дээ. Шүлсээ сайн ялгаруулад тэрийг шууд жалгахгүй ам дотор хадгалж явах хэрэгтэй. За энэ нь болтой ер нь нэгдүгээр арга. Тэгвэл шүлсээ яаж ялгаруулах вэ гэдэг. За шүлс ялгаруулахын төлөө байна шүү дээ.
шүлснээ булчирхайнаа массаж хийх хэрэгтэй. Илэлэг. Тэгхийн болвол шүлс маш сайн савирдаг бол. Тэгээ шүлснээ булчирхай бол ерөөсөн 3 байдаг. Чихнээ доод талд байна. Тийм учраас чихнийхэн доод талыг тойруулаад нухалж явах хэрэгтэй. Тэгвэл шүлс саялгаар. Ийм байдалтай ингээд чихнийхэн доод талтай зэрэг массаж хийж хэрэгтэй. За нөгөө нэг нь болтой зэрэг эрүүнээ доод талд шүлснээ булчирхай байж байгаа. За тэрийг болтой зэрэг бас эрхий хорогоороо нухалж явах хэрэгтэй. За иймэрхүү байдалтай эрүүнийхэн доод талын шүлснээ булчирхайд массаж хийх хэрэгтэй юм байна. За 3 дугаар нь болтой зэрэг хэлний доод талд. За хэлний доод тал бол яг эрүүнээ доод тал гэсэн үг л дээ. Тэгээ ийм байдлаар энэ 3 булчирхайгийг сайн массаж хийдэг болох юм бол шүлс байнга ялгардаг болно. Шүлс бол насынхын хэрээр ялгарл нь багасдаг. Тийм учраас энэ булчирхайнуудыг сайн илдэг болох юм бол 70-80 хүрсэн ч 100 хүрсэн ч гэсэн ялгардаг юм байна. Шүлс бол ганц муухай үнэрийг дарах биш. Эрүүл мэндэд асар олон ач холбогдолтой. За энэ талаар тусгай яраа шүлснээ гүчгээд хийсэн байж байгаа. За энийг сонсоор. За дараагийн арга нь юу гэхтэй зэрэг байралтай холбогдолтой. Биеийн байрлал. Бүх төр хүмүүс болтой зэрэг аман үнэртэй байдаг гэж бичсэн байна. Ягаад гэвэл зэрэг хүн бүхийх үед байна шүү дээ. Дээш өлийж харна. Өлийж харах үед яг гэвэл зэрэг эрүүгэн дээш өрөх хэрэгтэй. Өлийж харах үед болтой зэрэг ам нээгдэнэ гэж байгаа байхгүй юу? Ам нь байг ангарах байна гэсэн үг л дээ. Тийм учраас байна шүү дээ. Ам нь хуурай шаад үнэртэй байдаг гэж. Тэрний төлөө хүн тэгшин суух хэрэгтэй. Тэгшин суух юм бол ам байж та хомгдсон байдалтай байна. Тэгэхээр амаа ер нь бол ангиж болохгүй. Хомжих хэрэгтэй гэсэн. Тэрний төлөө яг тэгшин суух хэрэгтэй гэсэн. Бөгтөж болохгүй. Энэ нь бол 3 дугаар арга. За 4 дугаар арга нь юу гэхээр богч ажиллана. Ийм байна шүү дээ. Шүдний эрүүл мэндэд сайн бохноц байдаг. Хүн ажиллаж явах хэрэгтэй. Хэдий чинэн ажиллаж гин, хэдий чинэн тархины эрүүл мэндэд сайн байна. Хөгшөрхгүй байна. Залууж байна. Тэгээ шүлс сайн ялгарна. Хоолны шингээвдэд тустай. Тийм учраас юм байна шүү дээ. Богч ажиллаж явах хэрэгтэй. Хуучин сургууль байх үед багш нар хүүхдүүдийг жагандаг байсан. Хичээл дээр богч ажиллаад суулаа гэд. Үнэн дээр хичээл дээр богч ажиллаад суuna гэдэг бол тийм муу юм биш. Тэр хүүхдийн эрүүл мэнд сайн байх нь шүү дээ. Нойр ус сэрэг. Би бодвол хүүхдүүдийг хичээл зааж явах үед богч ажиллаж болохгүй гэжсэн хийж жаганж байгаа. 5 дугаарт нь бол бас сайн чанарын шүднээ аагаар угааж хэрэгтэй. Хямдхан муу шүднээ аагаар угаагаад бол арилахгүй. Тэгээд ганц шүд угаагаад болох биш. Ам жайлах чи давхар хэрэглэх хэрэгтэй. Энэ бол асар их үр дүнтэй. Энэ бол угаагдахгүй тэр чавсарданд байж байгаа тэр багтааруудыг арилгах ийм үйлчлэгтэй. За тэрнийх нь дараа нь байна шүү дээ. Ямар арга хэмжээ авах вэ гэдэг зэрэг. Шүднээ чавсар хамгийн гол чинь шүднээ чавсар дотор багтаар үрчиж байгаа. Тэрийг болвол шүднээ чавсрыг арилгах тэр янз бүрийн хэрэгслүүд байж байгаа. Тэрийг ашиглах хэрэгтэй. Жишээлх юм бол ийм шүднээ чавсрыг арилгадаг. Энэ болол байна шүү дээ. Гайхамшигтай. Шүдийг сойсоор угаахад 60% нь арилдаг. Энийг хэрэглэх юм бол 85% нь арилна. Тэгээд биш дараагийнх нь юу гэхтэй зэрэг шүднээ дээр тогтсон чохойлгод байж байгаа. Товрогнууд. Тэрийг үлдээж зэрэг арилгах хэрэгтэй өөр. Жишээлх юм бол ийм арилгадаг хэрэгсэл байна. Энэ бол хүн болгонд айл болгонд байж ах хэвээр. 7 хоног болгын нүгээр чивэрлж хэрэгтэй. Тэгхийн бол надтай адилхан юм чавж байгаа шүттэй бол. Би бол энэ тогтмонд хэрэгэлдэг. Эннийх нь дараагийн арга хэмжээний юу гэхтэй зэрэг хамгийн их багтаар үрдэж байгаа газар бол хэл юм байна. Хэлээ угаах хэрэгтэй. Хэлэн сойсдох хэрэгтэй. Тусгай хэл угаад чивэрлэх хэрэгслүүд байж байгаа. Хэлээ угаах үед шүдээ угаахаас өмнө хэлээ угаах хэрэгтэй. Тэгээд дараа нь шүдээ угаана. Ягаад гэвэл зэрэг тэр хэлэн дээр асар олон багтаар байгаа. Шүдээ угаад дуусаад хэлээ угаах юм бол тэр багтаар нь дахиад буучаад шүднээс нь чавсар орж гайвалтай. Ерөнхийдөө хэлэн сайн чивэрлээд байх юм бол гол асуудал яс шийднэ. Хүмүүс шүдээ угаадаг гэсэн хэлээ угаахыг мэддэггүй ч юм угаахаа мартах тохиолдол олон байна. За хамаг сүлийнх нь арга хэмжээ. За энэ бол юу гэхтэй зэрэг шүдний хэмжээд хандах хэрэгтэй. Хорхоцсон шүд байвал часуулах хэрэгтэй. Нөхийг бөглүүлэх хэрэгтэй. Шүдэндээ бүрхүүл хийлгсэн ч юм уу. Хиймэл шүд хийлгсэн ч юм уу. За энэний чинь чавсар гараад дотор нь багтаар үрчсэн байж магадгүй. Тэгээд биш 3-аас 6 сард нэг удаа заавал шүднээ эмчэд очиж үжүүлж хэрэгтэй. Тэгээд чивэрлүүлж асуудал үүссэн болвол часуулж. За ийм байдлаар шүдний эмчийн хяналтанд байх юм бол ганцхан амны үнэр биш. Шүд горхойд өрөвсөг. Энэ асуудлаас урталсан сэргийд. Шүд байх юм бол хүн жөнөхгүй, ухаан сарвал, бие ирүүл, өвтөн жовлон тусахгүй. Энэ амьдралын хөвшлийн энэ
чихрийн шижин гэдэг ч юм уу асар олон өвчин өрсөлдөд болвол шүд горхойцсон. Аман хөндөд өрсөлдөө үүснээс эхэлдэг. За энэ талаар бид нар бас урд нь 2 удаа ярьж өнгөрсөн. Шүд гэдэг сэдвээр. За тэгвэл өнөөдөр ярьсныг хураан голъё. Өнөөдөр биш тань 9 секундын дотор амны үнэрийг арилгана гэсэн номыг ярьлаа. Энэ амны үнэр гэдэг бол биш дээ. Бид нарын хувь тавилангийн бас шийдэг. Бас нэг хүчинжүүлийн нэг. Тэгээд чивэр одоо бид нарыг өөрөөс шалтгаалж байгаа. Хэрвээ биш энэ шалтгааны олж мэдээд энэ аргуудыг хэрэглэх юм бол ямар ч үнэргүй болно. За энийг нь дагаад бид нар болтож ирэх нийгмийн харилцаа өргөж байна. Олон сайхан найдвартай болно. Амьдрал илүү ажиргалтай болно. Ерөнхийдөө юм байна шүү дээ. 80 орчим хувь нь бол өөрийгөө амны үнэртэй байж магадгүй гэж тэгсэж гэлдэг. Ингээд болтож ирэх хүмүүстэй харилцах үедээ болтож ирэх өөртөө итгэл муутай байдаг. Санааж аваад. Ийм учраас өөрийгөө болтож ирэх шалгаж үжих хэрэгтэй. Хэрэг үнэртэй юм бол үнэрийг дарчих хэрэгтэй. Тэгхийн бол өөр чинь асар их итгэл. Тэр чинь тагаад өөр чинь олон сайн сайхан зүйлүүд бол бий болно. Тэр тусмаа эмгтэй шууд бол эрчүүдээс 2 дахин олон байдаг гэж байгаа. Амны үнэртэй байдаг. Ингээд энэ дээр бол 5 шалтгаан хэлсэн байж байгаа. Жишээлбэл өвчнөөс шалтгаалж амны үнэртэй байгаа бол тэр өвчнийг засах хэрэгтэй. Түр жуурын эдсэн уусан зүйлээс үнэр гарч байгаа юм болвол тэр хоол үснэ зүйлийг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Тухайн өдрөө. Саримс бол эрүүл мэндэд асар сайн гэж хашгсан. Хэрвээ түүхээ саримс өнтер идэх юм бол байна шүү дээ. Асар их үнэртэй. Халуун ногоотой хоол гэдэг ч юм уу. Тамхи татдаг хүнтэй хүмүүс ойр дурггүй байдаг. Арх уугаад архины үнээр хангалуулж байгаа хүмүүсээс бас хүн жигшдэг. Ийм учраас энэ муу жорчлуудаа халах хэрэгтэй. Гисэн ч гэсэн байна шүү дээ. Жив жинхнээсээ байна шүү дээ. Бүр одоо үнэхээр одоо тогтмол амнаас нь үнэр гардаг нь болвол эрчүүлийн 10% эмгтээчүүдийн 20 орчим хувь юм байна. Бусад хүмүүсүүд нь зүгээр санааж авна. Тийм айцтай байж байгаа. Тэрнээс биш үндэ үнэр байхгүй. Гисэн ч гэсэн үнэхээр үнэртэй юм уу үгүй юм уу гэдгийг жаава шалгаж тогтоохгүй бол үнэртэй мөртлөө өөрийгөө үнэргүй гэд хуурдаг ч юм уу. Үнэргүй мөртлөө үнэртэй байна гэд сэтгэлж явдаг ч юм уу. Ийм асуудал үүснэ. Тэгээд хэдэн аргыг танилж болсон. Хамгийн үр дүнтэй арга нь юу вэ гэдэг зэрэг шүлс юм байна. Шүлсээ сайн ялгаруулах хэрэгтэй. Тэрийг болохын дотор амандаа илүү удаан байлгах хэрэгтэй. Тэрний тулд хоолон бас сайн жажилж иддэг байх хэрэгтэй. Тэгхийн биш шүлс сайн ялгар. Тэгээд тултай зэрэг бас нэг хамгийн гол хүчинжүүлж юу гэдэг зэрэг амаан угаа чивэрлэх арга. За энэний талаар ярьсан. Ам жайлгч хэрэглэх хэрэгтэй. Чанар сайтай оо хэрэглэх хэрэгтэй. Чавсрыг арилгах хэрэгтэй. Чохойг, товруугыг арилгах хэрэгтэй. Бохи бас сайн жажилж явах хэрэгтэй. Тэгээд өвчлсөн шүдэж асуулж явах хэрэгтэй. Эмнэлгийн хяналтанд байх хэрэгтэй. Тэгээд дээр нь утаж ирэх шүлс сайн ялгаруулахын тулд шүлснээ болчрохын массаж хийж хэрэгтэй. Энэ аргуудыг мэдээд өдөр тутам хэрэгжилж хэвшиж журших юм бол ямар ч асуудал байхгүй. За ийм байдлаар бид нар энэ хэрвээ биштэй эвгүй үнэрийг арилгаач чадчих юм бол бидний амьдрал илүү аж жаргалтай сайн сайхан болно. За анхаарал тавьсан та бүхэндээ маш их баярлалаа.